Пүү энэ ч барыг ажиллаад байгаа юм шүү guys. Тоглоом шүү байна, тоглоом шүү байна. Энийг юм тавьж болохгүй. Ингээд тавьч тээ. За энийг ийшээ тавьчих. За энийг ч нураахын тулд яах вэ юм бэ? За энэ бол бидний одоо ашиглах гэдэг DeepSeek гэдэг AI. За энэ DeepSeek гэдэг AI-ийн R1 гэдэг модель нь ChatGPT-ийн $200 одоо сарын $200 төлж ашигладаг модельтэй адилхан тийм хүчин чадалтай гэж ерөнхийдөө гарч ирээд байгаа. За тэгээд түүнээс болоод Америкийн эдийн засгийг 600 билион долларын 600 тэрбум долларын үнэлгээг унгааж чадсан тийм AI байгаад байгаа. За энд яг үнэн худлаа юу гэдгийг ер нь цаг хугацаа харуулна. Тэгээд хэдүүлээ хийж энийг ашиглаад код бичүүлээд бүнээр үзцгээе. За өмнөх хүчлэгэн дээр энэхүү тоглоомыг ерөөдөө хэлэх гэж оролцсон байгаа. За гэхдээ хэдүүлээ бол маш энгийн промптууд өгсөн болохоор ерөөдөө энэ тоглоомыг хийж чадаагүй гэж юу нь бол үзэж байгаа гэсэн үг. За тэгвэл одоо өнөөдрөөс бүр илүү детальны промптууд буюу одоо тийм промпт өгөөд тэгээд хийх гэж оролдоно гэсэн үг. За хамгийн түрүүнд бол what is Block Blast game? Can you write all logics of the game please? Гэд үзье. Эхний хэлжинд бол хэдүүлээ Block Blast гэдэг тоглоом задлах хэвээр. За яаж задлах вэ гэнгүүт логик юм бол задлах хэвээр гэсэн үг. За тэрний юу гэсэн үг вэ гэнгүүт за энэ тоглоом маань яаж ажилладаг вэ гэдгийг хэдүүлээ яг компьютерт үйлдлийн дараалалаар нь зааж өгч ийж энэ тоглоомыг ерөнхийдөө хийнэ гэсэн үг. За бидний мэдж байгаагаар доор нь рандомор дүрснүүд гарч ирдэг те. За тухайн дүрснүүдийг зөөгөөд тавих болгонд одоо энэ дүрсийг зөөгөөд дээшээ тавих болгонд оноо нэмэгдээд за тэгээд энэ мөр дүүрэх юм бол энэ мөр устж явдаг те. Гэх мэтчлэнгээр хамгийн их оноо авч иж одоо тэр high score идэж явдаг тийм тоглоом. Тэгээд ерөнхийдөө хүмүүсийг challenge хийдэг тоглоом гэж юу нь бол хэлж болно те. За өнөөдөр бол DeepSeek гэдэг модель бол айгүй удаан уншиж байна. Одоо энэ хүн болгон ийшээ хандаад байгаа болохоор ерөнхийдөө айгүй бодож байгаа. За манай эхнийх болгонгод 8-ыг харьцах 8 гэдэг хэмжээтэй байна. Тэгээд янз бүрийн хэлбэр дүрстэй өнгөтэй блокнод гарч ирнэ гэж тэ. За тэгээд за ер нь уншингууд зарим нь бол шал өөр тоглоомны логик гэтэр ороод ирсэн байна те. За тэгмүүд хэдүүлээ энийг нь зогсоож хаад remove bomb and first create grid for us using Flutter and Flame. And the user can drag and drop random shapes to screen. So we
also need to define shapes, Tetris-like shapes first. За ер нь бол өгүүлбэрийн дарааллыг тэнд нь оруулаа. Яг монголоор авчичлээ те. Гэтэ үтсэн ийм юм бичиж байхад яг гаргаж чадах нь чадахгүй нэ гэдэг юм өнөрөө үтсэн харцгаая. Ер нь ингээ уншиж машаад ер нь юм DeepSeek айгу ачаал ихтэй л шүү байна та. Ийм их уншиж ийн гэдэг ч бас л ер нь бол маш муу. За энэ ер нь баларчжээ. DeepSeek бол ер нь баларчсан байна шүү. За арай гэж нэг респонс өгч байна. За ерөнхийдөө Blockblast гэдэг тоглоомоо буцааж байна. 10-ыг харьцах 10 гэдэг хэмжээтэй. За тийм талбар дээр л ерөнхийдөө юмудаа тавих юм шиг шүү дээ тий. За тоглоом дөнгөж эхлэнгүүд ямар ч хэлсэн шин төрснөд үүсгэж байна. За энд ингээд төрснөдөө юмжсэн зурж байна. За яг энэ коднуудыг юуц харж байгаад бүгдийг хуулаад байна. За энд тэгээд тоглоом оруулах гээд цааш нь ер нь project бэлдсэн байсан. Энэ болохоор Google-ийн Flutter гэдэг framework байна. За энд нь Blockblast гэдэг тоглоом үүсгээд за ийшээ бүх юм хавуулаад тавьчихна гэсэн үг. За эхний хэлжинд бол энийг устгаж. За on-pen update дээр байдаг метод нь жоо өөр болсон юм шиг байна тий. Invalid type info гинэ. Drag down info, drag start info гэдэг юм байна. Тэр эднэрийн ялныг нь л хэвчтэй гэсэн үг л дээ. On pen update гэж тий. За create тэр нь бол байна. За эдгээр төрс мод маань байхгүй шүү дээ тий. За нэгдсэн DeepSeek-ээр generate хийлгэчихье.
За хэдүүл ерөнхийдөө кодных нь ер нь юм аягийн хараад байгаа тий. За эхлээд ерөнхий grid буюу талбайгаа үүсгэж байна. Талбайгаа за нэг лист үүсгээд хоосон тавьчих чааш шүү дээ тий. За дараа нь болохоор за нэг random durs generate-лээд за тэнгуүтэд нь байрлалыг нэг газар тавиад байгаа шүү тий. За тэгээд тухайн дүрсийг зөөх үед байрлалын авт хэдэлнэ гэдэг чинь тий. За ер нь л харахад бол нийлэн л янз бүрийн юмтай код. За манай DeepSeek маань таг боллоо. За хэдүүлээ тэр орно тэгвэл Copilot-ос ашиглаад хийчтэй. За миний кодн дээр суурлаад эднэрийг генератлээд өгөө гэд хэлчихэж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг энд бичсэн байгаа энэ хоёр дүрснээс ерөнхийдөө харж агаад хийх ёстой. За миний Copilot болгоом болцсон баг чинь. Яаж юм бол за дахиад оролдоод үз. Эсвэл жоох нийтийн асуудал байна. За ингэж боддоггүй л. За одоо бол болж байна. Сая бол тэр нийтийн асуудал гэж үзье та. За гээд эднэрийг юу нь бол үүсгэжлээ. За одоо энэ тоглоомоо энд гаргаад ирэх хэрэгтэй байна. За энэ mini game гэдгийг duplicate хийж хагаад block plus гэж нэрлэж тээ. За description одоохонд бол хамаагүй. За энэний оронд болохоор block plus гэдэг тоглоомоо буцаана. За нэг refresh хийгээд ингэчингүүд энэ дээр гарч ирэх учиртай. За одоо энэ ажиллах уу ажиллахгүй харцгаая л та. Block plus гэдэг тоглоом дээр дарлаа. За ямар ч лээс нэг юм эхлүүлж шүү. Тэ. Нэг юм бол эхлүүлээд байна. За нэг дүрс бол гарч ирээд энэ дүрсийн 50-аад байна тий. За тэр дүрсийг одоо хаанаас зөөж авчираад байна. За нэг газраас л үзээ авчираад шүү. За эхний ээлжинд бол манай дүрсийг тавьдаг хэсэг дээр бол ер нь бол хүрх ажиллаад шүү дээ. За хэдүүлээ одоо энийг сайжруулнаа гэсэн үг ээ. За энэ тоглоомны аян явуулчихлаа тийм байна. За нэг дахиад лаунч хийгээд за энэ айгу нааштай өндгөө бодвол хамаагүй дээр юм гараад ирчих тий. За манай DeepSeek бол юу нэг ингээл таг алчлаа л та. Хитрхи олон хандаад тах шүү байна тий. Хэдүүлээ зэн тоглоом бол Copilot ашиглаад бас тусахч болно. За тэгээд одоо энэ дээр бол апдейт хийцгээе.
За манай Copilot маань хүртэл ингээд VS Code editor дотроо ингээд чаттай байдаг байгаа. Тэ. Тэгээд одоо тэгээд за эдний бүгдийн сайх устгаад зөвхөн блок пластаа үлдээн гэсэн үг. За тэгж жагаад одоо заавар өгнө гэсэн үг байхгүй юу? За одоо ингэн гэсэн үг. За манай тоглоом бол тоглоом эхлэхэд тоглоомныхоо доор нь 3-аас 4 дүрс генератлсан байдаг тий. Тухайн 3-аас 4 дүрсийг нь доор нь гаргаад тухайн 3-аас 4 дүрс дуусангууд дахиж генерат хийдэг тий. Тэгэхээр тэр фичрийг нь ерөөхдөө оруулж ирэх гэж оролдъё тий. Тэгээд сая тоглоом маань утасныхаа зүүн дээд болонд байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг бас центрлэх хэрэгтэй гэсэн. The left top corner. Can you center the game? Center, please. Get хийгээд үзэн гэсэн үг. За also when you за нэгээр нь явахгүй болоос юуны маа те. Ерөнхийдөө юуны маад тоглоом маань нэгээр нь одоо промпт өгөхгүй бол юу ч хамаагүй генерат хийх боломжтой болохоор энэ бол нэгээр нь өгсөн намайг дээр байгаа тань. За энийг хараад байгаа. За энд болгонгод нэг юм хийсэн мэн те. Тэр нь яаж вэ гэнгүүт дэлгэцийнхаа хэмжээг нь л аваад яг тэрнийхээ голд нь авчраа тавьчих гэж байгаа шүү дээ. Тэгээд өмнө нь бол те нэг бол баруун дээд зүүн дээд болонд хэлдэг байсан бол одоо ямар ч хэлсэн арай төвдөө юм шиг байна те. Гэтэ яг центр бол болоогүй юм шиг л харагдаад байна. За энийг харчий. За тэгээ тэр хооронд болгонгууд дууныхаа хэсгийг хаачмаар байна. Тэгэхгүй бол энэ хэсэг нь тоглогдоод бас айгүй хэцүү байна. За энэ play гэдэг хэсгийг өнөр тоглуулах юм болчих гэсэн. Тэгээд бол болчих واخ та. За хэдүүлээ энийг центрлэлсэн байгаа тоглоом. За тэгээ одоо яаж вэ? За одоо ингээд тоглоом нь центрлэгдсэн нэг дүрс generate хийгээд бид нэр тавьж чаддаг болсон юм тий. Ингээд одоо итайхан харагдаж байна. Одоо хамгийн гол нь манай энэ тоглоом норж болох нь уу гэдгийг харъя л та тий. Мөрөө дүүргүүл устгах нь. За мөрөө дүүргүүл устгахгүй байгаа маань тийм мэдээд авлаа. За тэгээ scoreboard дээр бол одоохондоо байхгүй байгаа. За тэднийг үз мэдээд авъя. За дээшээгээ мөр үсгэд устгахгүй байна. Хажуу дээшээгээ мөр болоход бас устгахгүй байна тий. За ерөнхийдөө ингээд тоглоомынхаа логикийг одоо бичсэн байгаа логикийг л ойлгочихж байгаа гэсэн үг. За одоо болгонгууд тэр тоглоомтой адилхан болохын тулд одоо бид нар болохоор доор нь 4 дүрс generate-лээ тавиад тухайн 4 дүрснийхээ алийг нь жагаад дээш нь тавьж болдог болох хэрэгтэй гэж юу нь бол бодож байна тий. Тэгэхээр on the bottom of this screen instead of generate only one random shape, return 4 shapes and
display on the bottom of the game grid гэж тэ. За одоо яаж вэ гингүүд. За нэг ширхэг random дүрс буцаахын оронд дөрвөн ширхэг дүрс буцаа. За тэгэхдээ тоглоомны яг үндсэн талбарын доод хэсэгт нь дараалуулаад тавиарай гэдэг юм хэлж байгаа л гэдэг юм бол ойлгож байна. Билээ. За ингээд ChatGPT буюу одоо Copilot одоо ерөнхийдөө оруулж байгаа гэсэн үг. Манай Copilot маань цаанаа бол ер нь бол ChatGPT-ийн OpenAI-ийн O1 гэдэг мэдээллийг ашиглаж байгаа. За манай кодонд өөрчлөлт оруулж байна. За өмнө нэг ганцхан shape байсан бол одоо бол shapes болоод ороод ирсэн байна. Тэгээд shapes гэдгийг for loop-ээр 4 удаа давтаад next shapes гэдэг листэндээ 4 шиг random дүр садгалж байна. Энэ хэсэг нь бол ер нь бол зүг байна те. За тэнгуүтээ одоо энэ хараад хахад current shape гэдэг нь бол хамгийн ихний дүрсийн сонгоод өгчөөд байгаа шүү дээ. За энэ нь яг байжлаг. За энэ бол гайгүй харагдчих штэ. За энэ шууд оруулж ирээд хадгалаад тоглоом refresh хийгээд үзье. За ингэнгүүт манай дөрөв дүрс маань юу ч гэсэн гарч ирсэн байна. Гэхдээ энэ стил өмнөх дүрсээ сонгоод штэ. За одоо энийг хэдүүлээ өгнө гэсэн үг. За одоо юу гэж хэлэх вэ гэнгүүт user can choose from bottom of the shapes not like it means we don't need current shape thing. User can click on the shape and drag and drop to the grid. Also, when row and column completes, we need to remove all the row or column. So it's block blast game. Remember that on the top of the screen we also need to show scores. Each time user drop shapes to the screen, we need to give score. Also, when we clear row and column are together, we need to add score. За энд бол маш том prompt юм нөгөөд үзлээ те. За манай энэ модуль ашиглах боломжгүй. Ерөнхийдөө миний ашиглах лимит дууссан байна те. За хэдүүлээ cloud-ийн 3.5 болгож байгаа турш үзье. За сая юугээд prompt хэлж вэ гэнгүүт за энэ хэрэглэгч бол энэ доор байгаа дүрснүүдийг сонгож тавих учиртай. Тэгэд ерөөсөө тэр энд анх гараад ирсэн дүрс ерөөсөө хэрэггүй гэж хэлсэн байгаа. Тэгэд энэ тухайн дүрс дээр дараал дэлгэцэн дээр тавьж явах болно гэсэн үг.
За тэгээд хэрвээ дүүрсэн тохиолдолд бид нар тухайн мөрийг устгаад оноо авах хэрэгтэй. Тэгээд мөр юм уу баг нь устгахад бид нар оноо авна, мөн дүрс тавихад оноо авна гэдгийг ерөнхийдөө AI-д хэлээд өчлөө гэсэн үг. За манай AI ер нь юу хийж байгаа юм бэ? Интернет байгаа адилхан коднуудыг ер нь бол авчраад энд ер нь generate хийгээл тавьчихж байгаа гэсэн үг. Бусдаар бол generative моделнууд цаанаа нэг бодоод идэг юм бол байхгүй. Тэр энийг бас нэг ойлгох хэрэгтэй. Нэг цаанаас нэг гиж editor нь бол болгоод байгаа юм бас байхгүй. Ямар текстнээс ямар текст буцаах хамгийн одоо боломжтой вэ гэдгийг тэр л тооцоолъё гэдэг юм явуулдаг. Гээд юм бол ихний хэлцэнд ойлгочих болно. За cloud гэдэг нь бол бас нэг cloud бас нэг өөр компани модель байгаа. Бас энэ generative модель дээр нь бол ажиллаад байгаа. За бүх өөрчлөлтийг юутсан авчий тий. За бүх өөрчлөлтийг авч жагаад энэ алдаануудыг нснаа гэсэн. Event position game гэдэг юм байхгүй болсон ол гэдэг тий. За энэ global гэл өрчдөө яг энэ бас сайн мэдэхгүй. Яг нэг flame гэдэг зүйлийг viewer-аас өдөр тутамдаа ер нь л ашигладаггүй. За оруулжсэн кодыг ерөнхийдөө нэг харч тий. За манай дараачийн дүрснүүд гэж юм тий. Сонгогдсон дүрс тэгээд тавьж байгаа байрлал гэдрийг хадгалдаг variable-ууд орж ирсэн байна. Манай үндсэн дүрснүүдийн generate-д хэсэг орж ирсэн байна тий. За энэ бол centerled байна. Энэ ингээд шинээр оноо хадгалах variable-ууд орж ирсэн байна тий. За энэ хэсэгт бол энэ голд байгаа талбараа үүсгээд байна. За энэ болонгод нөгөө дүрснүүдээр нь үүсгээд ах шүү дээ тий. За тэгээд сонгогдсон дүрсийг drag хийх яаж харагдах гэдгийг нь одоо зохицуулж байгаа сэний юм шиг байна. За тийм бол drag and drop-тай холбоотой юм даа шиг байна. За тэгээд зөв байрлал тавьсан уу тавиагүй гэдгийг шалгах чинь тий. За энэ бол яг хэрхэн дүрсээ тавиад нөгөө дүрсийг будж байгаа юм шиг байна тий. За тэгээд мөр баг нь устж гин устгахгүй байна уу гэдгийг энд бол шалгаад байх шүү байна. За тэгээд мөрийг устгаж байна тий. Багныг устгаж байна. За ер нь бол энэ кодыг харахад бол бараг л болчих юм шиг л харагдаж байна. За хэдүүлээ нэг тоглоом application restart хийгээд ороод үзье. За манай score маань энд юу харагдаад байна шүү дээ. Score-ыг бас юу доош нь оруулж ирье. За тэрнээс өмнө болохоор яг үндсэнд манай тоглох боломжтой юу гэдгийг үзье. За одоо болохоор ялч дүрсийг сонгож аваад дэше гаргах боломжтой болж байна. Гэтэ нэг юм анзаарч байна даа. Дүрсэн дээр зүгээр дарах үед автоматар дараагийн дүрсээ generate хийдэг шүү дээ. За энийг бас нэг анзаарч. За одоо ингээд дүрснүүдийг тавилаа. Шал хурд дүрс болж гарч ирж байна. За энэ одоо яаж юм бол тий. За нэг refresh нэ. Энэ бүр солиодлоо. За төрүүлжин тавингууд ийм болж гарч ирж байна. За нэг ядаж мөрөн устгачвал бас болох гэдэг тий. За яаж хийж байгаа л мөрөн устгачвал. За энэ бол бас солиор болж штэ тий.
За тэгээ ер нь анзаарвал манай оноо маань бас нэмэгдэж асагдахгүй харагдаж байна. За хамгийн түрүүнд яг үндсэн functional янзлаа та. We need to generate. Okay, одоо яг юу хичээлэх хэрэгтэй юм бэ те? Shape, drag and drop feature not working. When I drag and drop any shape, it's turning into green shape. Also that random shapes is empty. We need to generate again. Not every time I click on the shape. За одоо яг юу болох ярьцгаая. Сая бол хитрхи олон промпт бөөндцэн тий. Тэрнээс болоод юу нь бол бүр галзуурлаа. Ер нь аль болох жижигхэн промпт өгөхгүй бол ер нь бол ингээд бүхэл бүтэн код бейсийг ер нь бол тэр жигтэн өөрчлөөд тавьчихдаг. Тэр үгээрээс сонирхолтой байгаа. За бүгдийн use accept хийчихье. Энэ нэг global болгочихсон шүү дээ. Зя тэр refresh хийгээд үз. За дөрвөлжин авлаа. Дөрвөлжин тавьчих тий. Ваа. За юу ч устдаж байна гэдэг чинь болж штий тий. За өөр дүрснүүд одоо л тавьж болж шүү. За одоо болохоор score маань нэмэгдэж байгаа харагдаж байна тий. За энэс replace screen хасаад авъя. За энэ дээр одоо хэдүүлээ юу хийх вэ гэвэл дүрсний total generate гэж байгаас юм бол хэлэхтэй болохгүй байна тий. За delete current shape. Person just can select any shape from shape list.
next shape list, and when we drag and drop that shape, we need to remove from list. When list is empty, we will regenerate shapes again. That is correct behavior. Behavior гэж ядчихдаг. Сэтгэлээч промптыг бол бичээл шүү. Remove all current shape related codes, modify shape selection and placement logic, add generate when empty. За одоо манай хүн ямар юм гаргаж болох юм бол таа тий. За нэг өндөр харцгаая. За энд бол нэлийн том өөрчлөлтүүд орсон байх шиг байна тий. За юуцны accept хийчихье тий. За accept хийгээд шууд өөр алтаа гарахгүй юм чи сейвлээд refresh хийгээд үз. За төгсөө онж дарахгүй нь яагаад. Ер нь бол төгснийхээ баруун зүүн дэд болон тэр дараад авах шүү дээ. Ер нь бол тэгж байгаа шүү. За төгс устгаж чадах нь байдаг. За энд бас сүүдрийг харчвал тий. Самаагүй өөр гэж болох гэдэг. За энд тийм game over гэдэг юм байна. Байхгүй юм шүү дээ. Okay. I have a problem with selecting shape itself. Very hard to select shape. Also cannot find. Also please give us some shadow of the shape before we place on that place. За одоо энэ төрстэй холбоотой өөрчлөлтүүд хийсэн. Даадлын төрстэй холбоотой өөрчлөлтүүд юм бол хийж гэнэ гэсэн үг тийм. За төсөөлсөн сайг уртчлах болж шүү.
бүгдийн хэсэгт хийсэн. Яасч алтаа гараад тасан. За ер нь эндээс олж бас алтаа гарчиж болно л тоо. Энэ болохоор тухайн дөрснээсээ юу эсвэл дэлхийг одоо нэг тоглоом гэдэг виждээсээ юу гэдэг юм л асууад байна л тоо. Ер нь бол энэ бол глобал гэдэг нь бол тоглоом л гэсэн үг л тоо. За энийг бас юусэн. Глобал болгоод хож нар тавьд үзье. За сая л дээдлийн Скоро центр л энэд би нэр давхалтаад байна. Энийг давхалтахгүй болох гэж үчлээ. Зян refresh-тэй. За тэгээд за ямар өөрчлөлт орцгоё. За манай оноо харагдах болсон шүү дээ. Оо одоо л янз юм шүү дээ. Пу. За хэдүүл бас нураах хэрэгтэй одоо. За энд оноо маань энд харагдаад шүү дээ. За ерөнхийдөө ажиллаад байгаа юм шүү. Пум. За энийг бол огт код мэдхгүй бол ер нь олж чадахгүй тий. Тэгсэн чинь манай AI generative AI-уд нийлж аваад ер нь бол госч чинь гэсэн үг. За одоо бас дахиж нэг нэмэх юм маань болохоор уг төрсийг байрлуулж чадахгүй бол гейм оруулах хэрэгтэй шүү дээ. So за энэ текстийн хэдүүлгийг өөрсдөд орчуулж тийхгүй бол энэ бас айгүй юу хүндрэлтэй юм л та. За энэ бол exposition байна. Энэ бол дээрээс авч байгаа зэ гэсэн үг. Энийг ерөнхийдөө нэг 80 гэхэд юм ороод ирчихэл юм байна л та. За тэгээд ерөнхийдөө 30 хэр арай баглаад байна л та. За 35 гэвэл батгал үзцгээе. 36 гэдэг
яа одоо болохоор add game over feature. If user cannot, if there is no space to put current shapes, it's game over. If user can drop one of the generated shapes, it's not game over. So please update our code based on that and don't break main functionality гэдэг явуулчих л та. За ер нь бол одоо тоглоом шиг ер нь бол харагдчих байна те. Одоо game over болгоод game over болгоод наашаа pop-up маяг юм гаргаж ирдэг болгочвол хэл юм болчих гээд шүү. За ямарчласан game over гэдэг текст нэмсэн байна. За дүүс тавьж болох уу гэдэг шинэ function зохиож байна гэж байна. За энэ бол зөв байранд тавьж үгүй юу гэдэг шинэ метод бичсэн байна те. За тэнгуүтээ тоглоом дуусчуд дуусаагүй гэдгийг шалгадаг зүйл нэмсэн байна. За тэгээд game over гэдэг дэлгэснээр харуулдаг болгосон байна. За тэгээд game over-лцсон тоглоомтой харьцаж болохгүй болгож чинь гэж байна. Тэгээд game over-ийнхаа наагур нь жоохон layer гаргаж өгнө тэр гэж ütсэн байна. За accept дарцгаая. Фу болорсон ажвар. Монгор олуулан гарч ирсэн. Одоо гайг болчихлоо. За энийг хадгаллаа. За манай энэ нааш орж ирдэггүй шүү. Нэг бүр доошлуулаад. Ай. Зүүн харуулах тий. За хоодролоо тийгээс. За blog plus руу орлоо. Дөнгөж тоглоом хийхэлсэн чинь game оруулсан гэдэг юм. Hi text. If it's not game over. If it's game over. Okay, nice. Okay, restart button to restart game. гэдэг. За энэ game over text айгүй хөрхөн гарч ичтэй. Одоо ер нь бол энэ тоглоом шиг болж эхэлж ш. Энэ оюут хүүхдүүдийн эдийг тоглоом гэсэн үг шүү дээ. Одоо Мойсийн нэг лабораторийн даалгавар дээр ч юм иймэрхүү юм нь өгдөг байсан санагдаж байна. Тэг өгдөг байсан юм. За бүгдийг accept орсон. Баах улаан юм гарч ирсэн. За энийг насч тэ эн чин global гэд би солилцлоо.
За рестарт хийх үст те. Пүү энэ ч барай ажиллаад байгаа юм шүү guys ээ. Тэн нөгөө нэг төрсөй чинь барьж авал тавилаа ажиллаж байна. Нөгөө нэг төрсөй барьжуулаа тавилаа ажиллаж байна. Барьжуулаа тавилаа ажиллаж байна. За нэг оо nice. Тоглоом шиг байна. Энийг ин тавьж болохгүй. Ингээд тавьч те. За энийг ийшээ тавьчих. За энийг ч нураахын талд яах вэ юм бэ? За энийг ийшээ тавьчих. Энийг босоогоор тавьчих тийм үү? За тэгээ энийг ийшээ тавьчих те. Оо мөр нураад соноо нэмэгдэсэн. Ажиллаад байгаа юм шүү. Ингэр ахалж штэ. Start гэдэг точийг дарыг хөнгөн restart гэдэг точ маань өөр цаагаар орчод байгаа шүү байна те. За game over гэдэг хэсгээ энд нэмж өгöd байгаа юм шүү дээ тий. Тоглоомынхаа лупын дотор за гих мэнчлэн ямар ч лээсэн AI ашиглаад маш олон зүйлийг хийх бүрэн боломжтой болсон байгаа. Тэдгээр зүйлсийн талаар илүү хэмэд маягаар байл тэгээд дарж хэмжлэгээр болсон. Одоо бол амар болчихлоо шүү дээ. Restart хийлээ. Тоглоом руу орлоо. Log blast тавилаа. Boom. Тэгээд энэ тоглоомыг ингэж л тоглох яарч харахгүй тий. Гिचэл тоглол. Бум. Устлаа. Гайхамшигт. Бум. Яг нэг алдаа байна. Тэр нь болохоор нэг энэ дүрсийг аваад авчихаар энэ гурван улаан төс гурлаа алах хэрэгтэй. За гих мэтлэлийн жижиг сэжиг алдаануудын сад visual effect нэмээд за animation дууны effect нэмэнгүүд нөгөө нэг log blast гэдэг тоглоом ер нь бол болчихж байгаа шүү дээ. За тэгээд дараа жимчлэгээр нэрэнгээс олцгоё. Яг тийм тоглоом ямар addictive юм бэ? За ингээд дараа жимчлэгээр олцгоё.